Ирээсэн холбоосоор холбосон эд ангийн шилжилтийг турших. Хавтгай гадаргуутай эд ангиудыг ирээсэн холболтоор холбосон тохиолдолд чангалах хүч, эд ангийн харьцалтын гадаргуугийн боловсруулалтын зэрэг, боолт нүхэндээ завсартай буюу завсаргүй суусан зэрэг нь хоорондоо ямар хамааралтайг туршилтаар тогтоох. Туршилтанд хэрэглэгдэх төхөөрөмжүүд. Динамометртэй түлхүүр, штанган циркуль, туршилтын үлгэр хавтан. Динамометрийн заалтыг 20 Нм дээр тохируулаад туршина. Үүний дараа 40 болон 60 Нм дээр тохируулж индикаторыг тостой болон тосгүй үед дахин туршилт хийнэ. Шахуургын гар эргүүлгийг доош нь шилжүүлнэ. Гар эргүүлгийг дээш нь шилжүүлээд индикаторын заалтыг харна. Долоогийн 2 дугаар хүснэгтийг бүгэлж, долоогийн 3 дугаар хүснэгт хэмжилтийн утгыг тэмдэглэж аваад туршилтын дүнгээр шилжүүлэх хүч, чангалах моментын хамаарлын графикийг байгуулж, онолын хамааралтай харьцуулан дүгнэлт бичнэ.